Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр манай дефакто ярилцлагаар Монгол улсын хөрөнгийн биржийн захирал Даваа Цэрэнгийн мөнх бат оролцож байна. Даваа Цэрэнгийн мөнх бат Монгол улсын хөрөнгийн биржийн захирал. Варшавын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Америк нэгдсэн улсын Чикаго хотод Дэплийн их сургуулийг санхүүгийн удирдлагын магистр зэрэгтээ тус төгссөн. FINRI хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх эрх 2010 Series 6, Series 63 болон Illinois мужид даатгалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Америк нэгдсэн улсын JP Morgan Chase банкнд банкир, голомт капитал компанид гүйцэтгэх захирал, Monument Building Materials компанид санхүү эрхэлсэн захирал, Эрдэнэс намын толгой майнинг компанид санхүүгийн зөвлөх, AMD Credit банк бус санхүүгийн байгууллагт төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, DBM Asset Management компанид гүйцэтгэх захирлаар тус ажиллаж байсан. Азийн хөгжлийн банк, уур амьсгалын ногоон сан зэрэг олон улсын байгууллагын санхүүжилттэй Улаанбаатар хотын орилгод нийцсэн ногоон орон сууцны төслийн дундын санхүүжилтийн механизмыг боловсруулах төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагч, EBRD-ийн санхүүжилттэй Monument төслийн тэзүү боловсруулах, FIDIC-ийн стандартын дагуу олон улсын FEED, EPC, TA гэрээг олон улсын компаниудтай хийж төслийг удирдах байсан. За сайн байна уу та? Сайн байна уу та? Өнөөдөр Монгол улсын хөрөнгийн биржээс 35 жил болж байгаа тийм саяхан тэмдэглэсэн, та тэмдэглээд эхэлж байгаа. Баяр хүргэе. Энэ бас их том Монгол улсын хамгийн анхны санхүүгийн институтуудын нэг. Тухайн үед Таймс сэтгүүлд Монголд хөрөнгийн бирж байгууллаа гэж гарч ирсэн юм да. Тэгээ санаж байна. Тэгээ Нью-Йорк Таймс энэ төр дээр 91 онд чинь боо юм болж байлаа шүү дээ. Монгол улс тийм нөгөө хаасан хасрагдсан Монгол гэж ярьдаг байсан чинь хөрөнгийн бирж гаргачлаа гэдэг. Ер нь энэ хуучин социалист орнуудаас хамгийн түрүүнд байгуулсан хөрөнгийн биржүүдийн нэг. Тэгэхээр хөрөнгийн бирж бол монголчууд юу хүлээлттэй байна гэхээр одоо банкны хүндрэл байна гэдэг. Одоо тэгэхэд ч өндөр байсан, амар өндөр байсан. Одоо өндөр бас 20 хэдэн хувь байна. Монголын энэ санхүүгийн зах зээл хоёр хөлтэй байх хэрэгтэй гэж би бичижсэн. Нэг нь мөнгөний зах зээл, нэг нь хөрөнгийн зах зээл гэдэг. Тэгээд одоо энэ баг байхгүй учраас юм доглон явсаар байлаа гэж. Тэгэхээр би хизээ тэгшин болох вэ гэвэл энэ хоёрын нийт хөрөнгө нь ойролцоо болчихвол тэгшин явна гэж бичижсэн юм аа. За өнөөдрийн байдлаар энэ тэгшин ер нь бол өсөж байгаа. Гэхдээ дөнгөж дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахад ашгүй банк за дотоодын нийт бүтээгдэхүүнийхтэйгээ бараг банкны чинь нийт хөрөнгө ойролцоо яваад очижлаа. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн нийт хэмжээ market capitalization 15% байна гэж та саяхан ярьсан өгсөн байлээ. Мөн та ойрын хэдэн жилд 30 он гэхэд 30% болох ёстой гэж хэлсэн байл. Энэ өндөр болох тусмаа банкны хүү буурах буюу нөгөө хадгаламж өгж байгаа хүмүүст сонголт бий болж байгаа учраас энд буурна гэж үзэж байгаа шүү дээ. За ингэ явж хагаад тэгэхээр өнөөдөр энийг 15%-ийг та яаж 30% болгох тухай энэ яриг хоёул эхлэе. За банк санхүүгийн зах зээл, за хөрөнгийн зах зээл хоёр бол бие биенийгээ оролдог, нөхдөг, ялцчгүй л одоо энэ санхүүгийн зах зээлийн хоёр тулгуур нь байдаг. За анх одоо 91 оны 1 сарын 18-нд засгийн газрын холбогдох тушаал шийдвэр гарч манай хөрөнгийн бирж маань бол байгуулагдчихсан. Энэ жил 35 жилийн ойгоо тэмдэглэж байна. Анх бол одоо төрийн өмчийн 475 аж ахуй нэгжийг хувьчлах зорилгоор хөрөнгийн биржийг бол байгуулж ирсэн. Тухайн үед нэг 8 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэж ярьж ирсэн бол өнөөдрийн байдлаар манай тэр 162 хувьцаат компани бүртгэлтэй за 20 орчим одоо корпорацийн бонд, за 2 хөрөнгө оруулалтын сан, за нэг 5 орчим хөрөнгөөр баталгаажсан үнцас гэх мэтчлэн үнцаснууд арилжаалагдж байна. Зах зээлийн үнэлгээ маань бол 14 их 84 буюу дотоодын нийт нэлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 15 орчим хувь байгаа. За бусад одоо ижил төстэй зах зээлүүдтэй харьцуулахад бол маш чамлалттай тоо. За барууны
хөгжингүү зах зээлүүд дээр болвол хөрөнгөний зах зээлийн үнэлгээ нь маань дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ дүүцгүүц зарим нэг тохиолдолд бол дотоодын нийт бүтээгдэхүүнийгаа давсан үнэлгээтэй байдаг. За үүн дээрээсээ нэмээд бас хөрвөх чадвар буюу арилжааны идэвхжлэлт нь энэ зах зээлийн үнэлгээнийхээ одоо 60-70% хавцаанд байдаг. Тэгэхээр мэдээж би бол одоо яг түлхүүр гүйцэтгэлийн үнэлгээ буюу KPI-уудыг ярьж байна те. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн хөгжлийг бол зах зээлийн үнэлгээнд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувь бэ? За үүнд нь бол хөрвөх чадвар нь ликвидитийн хэдэн хувьд нь байна вэ гэдэг үзүүлэлтүүдийг хардаг. Аливаа зах зээлийн хөгжил хаана явж байна вэ гэдгийг бол хөрөнгө шингээх чадвараар нь харж байгаа. Liquidity гэдэг. Тэгэхээр манай зах зээл дээр бол одоо өдрийн дундаж арилжаа маань үнэт цаасны арилжаан дээр бол 1 сая орчим долларын арилжаатай байна. Жилдээ ойролцоогоор нэг их 80 орчим төгрөгийн арилжааг зохион байгуулж байна гэж. Энэ маань бол зах зээлийн үнэлгээтэйгээ харьцуулахад 4 орчим хувь буюу түрүүний одоо бенчмарк харьцуулж болох үс зах зээлүүдтэй харьцуулахад 60-70% гэдгээс бол хэтэрхий бага тоо. Дунджаар нэг 20 сая долларын хөрөнгө оруулалтыг манай зах зээлд шингээ хийхэд одоо өдрийн дундаж арилж байгаа 1 сая доллар байхад 20 өдөр хэрэгтэй болох нь л дээ. Тэгэхээр энэ дээр хийх ажил бол их байна гэж харж байна. Яагаад тийм бэ? За хэд хэдэн шалтгаанууд бол байдаг. За хамгийн одоо үндсэн шалтгаан бол хөрвөх чадварын асуудал төр бол арилжааны шимтгэл өндөр байна. За хоёрдугаарт бол яг одоо нөгөө бүтээгдэхүүнүүдийн сонголт. За манай зах зээл дээр ингээд орж ирээд хөрөнгө оруулъя гэхэд энэ зохицуултын одоо ойлгомжгүй байдлууд их байна. Тэгэхээр ингээд шатандаа шийдвэрлэх асуудлуудад нэлээд байдаг харагдаж байна. За ойлгомжгүй байдал гэж юу хэлж байна? За би нэг жишээ дуртахад ковидын өмнө манай нийт хөрөнгө оруулагчдын багцын ойролцоогоор 30% нь гадаадын хөрөнгө оруулагчд байдаг байсан байна тий. Тэгээд ковидоос хойш өнөөдрийн байдлаар ингээ харахад манай нийт хөрөнгө оруулагчдын 97% нь дотоодын хөрөнгө оруулагчид, зөвхөн 3% нь гадаадын хөрөнгө оруулагчид байна гэж. Тэгээд үнцаасны компаниудын тунд бид сая судалгаа хийгээд үзсэн. Манай идэвхтэй арилжаа явуулдаг 17-8 компаниас яг ингээд англи хэл дээр гадны хөрөнгө оруулагчдад зориулсан хувьцааны судалгаа шинжилгээг тогтмол гаргадаг компани тоон ингээд 3-4 компани байгаа байхгүй. Тэгэхээр яг манай зах зээл дээр ингээд болж байгаа сүүлийн үеийн мэдээлэл яг гадны хөрөнгө оруулагчдад хүрж гин үү. За манай дээр бүртгэлтэй байгаа үнцаасны компаниудын тайлан тэгээд олон нийтэд мэдээлэх ёстой мэдээлэл цаг хугацаанд хүрж гин үү гэдэг энэ тайлагналын стандартын асуудал нэгдүгээр яригддаг тийм. Энэ зах зээл дээр юу болоод байгаа нь ойлгомжгүй. Тэгээд тэр тайлан та нар гаргуулсан байх шүү дээ. Тийм. Тэгэхээр тэн дээр бас ажлууд хийгдэж байна. За хоёрд шимтгэлийн асуудал яригддаг. Бид бол одоо үнэт цаас хувьцаан дээр ялангуяа худалдаж авахд дунджаар нэг 0.8-аас 1% шимтгэл төлж байгаа. Худалдаад гарахтаа бас мөн ижил төвчний буюу ингээ хоёр талдаа 2% шимтгэл төлж байгаа. Тэдээсээ 0.8-аас 1%. За ер нь 1 бүхлөө гэдээ ойлгочих болно. Тэгэхээр энэ их үү? Энэ одоо бусад зүүн өмнөд Азийн манайтай харьцуулж болох зах зээлүүдтэй ингээ харьцуулахад одоо Индонез, Тайланд ч гэдэг юм уу те, Казахстан ч гэдэг юм уу ингээ харахад эдгээр зах зээлүүдийн одоо брокерийн шимтгэлийн хувь хэмжээ нь болохоор тэг 100-1, тэг 103 гэдэг одоо 100-ны оронтой ярьдаг. Тэгэхээр манайтай харьцуулахад ер нь баг одоо тэг 101 гэдээ ойлгох юм бол 100 дахин бага шимтгэлтэй байдаг гэдэг. Манай харавтын оронгоор ярьдаг. Тэднэр 100-ын оронгоор ярьдаг тийм. Тэгээ нөгөө ерөнхий хэмжээ нь бага байгаа учраас брокерийн компаниуд амьдрахын тулд наазах нь юм авахгүй болбол болохгүй болчиход байна. Яг үнэ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ хөрвөх чадвар маань сул байсан учраас нөгөө ялуу маань жижигхэн байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ зах зээл дээр ажиллахын тулд өндөр хүү шимтгэлтэй байж иж нөгөө зурчлалын байгууллагууд маань өршин тогтнодог. Нөгөө талдаа энэ шимтгэлээ бууруулж чадахгүй болвол арилжааны идэвхжил нэмэгдэж энэ хөрвөх чадвар сайжилдгүй өндөг дахианы асуудал болчих. Morgan Stanley-д ажиллаж байсан Chicago. JP Morgan-д ажиллаж яхад одоо тэр хавцаа би чивэл Charles Schwab-ийн дамжуулж ингээд худалдаа ингээ хийлээ гэхэд хийж яхад одоо 40 хүн баг авч байгаа байхгүй юу? Тэгэхэд хэдийг авдаг байсан.
Одоо бол иргэд бол голдуу банкны зах зээлүүд дээр discount broker буюу одоо энэ нэг хөнгөлөлтөд нөхцлөөр арилжаанд ордог юм автоматжуулсан ийм брокеруудыг илүү онлайн сонгодог болсон тий. Тэгэхээр арилжааны жимтгэл бол төдийлөн төлөхөө байдсан. Тухайн брокерийн компаниуд нь болохоор маркет мейкер буюу зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаанаас тухайн одоо хувьцаа үнцасыг авах зарах арилжааныхаа спредээс нь ашиг олоод явждаг болсон. Яг үнэ. Тэгэхээр market maker гэдэг энэ бүхэл бүтэн ийм үйлчилгээ биш. Үн цаасыг зарж байгаа авж байгаа хүмүүсийн хооронд үйлчилдэг. Тэрнийхээ нэг мөнгөнийхөө зөрөөгөөр өөрөө ажилладаг заавал фи тэр аваад байдгүй. Тэгэхээр энэ market maker манайд байгаа юу? Манайд сая бий боллоо. За, сая гэдэг нь одоо энэ өнгөрсөн 5 дугаар сард бид анхныхаа маркет мейкерийн гэрээг голомт капитал компанитай зураад тэгээ голомт капитал компани маань Монс хүнс хувьцаат компани үнцаасан дээр маркет мейкерийн үйл ажиллагааг хэрэгжүүлээд одоо 2-7 хоногийн хугацаа өнгөрч байна. Би нэлээд одоо зэгстэй системтэй ойлгох өгөх талаас нь яриа те. Бид өнгөрсөн оны дата болон энэ жилийн эхний хагасынх нь арилжааны датагаа ингээ харлаа. За энэ жилийн эхний хагасд манай дээр нэг 700 мянга орчим үнцаас авах зарах захиалга, үнийн дүнгээр нэг 2.4 их найд орчим төгрөгийн үнийн дүн бүхий одоо захиалга орж ирсэн байна. За үүний 20%-ийг нь л одоо амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайн 700 мянган захиалгын 20% нь л одоо биелдэг, үлдсэн 80% нь биелдэг. Өөрөөр хэлбэл 10 захиалгын 2 нь хэрэгждэг, 8 нь хэрэгждэг. Яа тэгэхээр цаана нь одоо нөгөө counterparty match болдгоо нөгөө авах зарах тал байхгүй учраас хөрөх чадвар байхгүй болмоос бид чинь зах зээлийнхаа дөнгөж 20% дээр нь илгээд идэг. Цаана 80%-ийг нь одоо манай биелж брокерийн компаниуд за энэ үнцаасны хадгаламжийн төвөг хөгжлөн бүх одоо зах зээлийг алдж идэг юм. Энэ зах зээл дээр ажиллаж чаддаг юм. Чадвар нийт одоо аливаа нэг юмны чадвар нь 10 гэж үзэх юм бол бид зөвхөн 2-ыг л ашиглаж байна. Ашиглаад. Яагаад тэр 8 ашигладаггүй байна? Хөрөх чадвар байхгүй. Тэгэхээр энийг ашиглаад эхлэх юм бол манай зах зээл маань 5 дахин том зах зээл байгаа юм байна өнөөдөр. Өшөөж цаашаа томрох боломжтой юм байна. Тэгээ энгийгээр хэлбэл би жишээлбэл одоо ингээ хаан банкны хувьцааг авъя, Апугийн хувьцааг авъя гэвэл авъя гэд өгчөөд таны 10 захиалга 2 нь биелээд 8 нь биелдүү та болохоор 10-ыг авах хүсэл эрэлтэн байгаад идэг. Гэхдээ тэр чинь тийм их хэрэгцээ байгаа тэдний үнэн нүсээ явж гарч ийн ашигтай биш юм уу? Үнэн нүсгүй байгаа юм. За тэгэхээр энэ дээр хид хідэн цогц зарах хэмжээнд явж байгаа. Тэгэхээр манайх хөрөнгийн биелжээс юу гэж харж байгаа юм хэрэг энэ хөрвөх чадвар бол ер нь хөрөнгө оруулалтыг татах, шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргах, манай хөрөнгийн биелжээр дамжуулж одоо хөрөнгө босгох IPO хийх компаниудад одоо хамгийн тулгамдж байгаа асуудал энэ хөрвөх чадварыг сайжруулах шаардлагатай байна гэд хөрөнгийн биелжээс санаачлаад үнцаасны зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр гэдгийг зарласан. За энэ тусгай хөтөлбөрийн хүрээнд бид хэд хэдэн ажлуудыг хийнэ. За хамгийн нэгдүгüүрх нь болохоор энэ зах зээл үүсгэгчийн буюу маркет мейкерийн функцийг хэрэгжүүлээ. За үүн дээр одоо манай топ 20 индекст багтаж байгаа арилжааны итэх өндөртөө томоохон компаниуд дээр бүгдэн дээр нь энэ маркет мейкерийн функцийг хэрэгжүүлж арилжааных нь идэвхжүүлж гэж. Тэр маркет мейкер гарч ирлээ шүү дээ. Тэр маркет мейкер юу ярьж байгаа гэхээр бүх авах гэж байгаа, зарах гэж байгаа хоёулангийн бэлэн байлгаж явах юм. Тэгнь. Одоо тухайлбал маш энгийн жишээгээр явбал та одоо $10 худалдаж авах хэрэгцээ шаардлага гарлаа гэвэл дурын арилжааны банкны салбар руу ороод авъя гэхэд тэн дээр бол $10-ыг тэдээр авна. Тэдээр зарна гэсэн захиалга бол байнга байждаг тий. Тэгэхээр тэр арилжааны банк маань $10 дээр зах зээлийг нь үүсгээд танаас авах зарах захиалга чинь биелүүлээ байж байна. Яг үүнтэй адилхан тухайн үнцаасны компани маань дийлэрхээ эрхийн хүрээнд тухайн одоо компани хувьцааг хаан банкны хувьцааг тэдэл аавна, тэдэл зарна гэдээ байнга байлгах үүргийг л хүлээн гэсэн. Тэгэхээр хаан банктай ярилцсан гэсэн үг үү тэд нэр? Тийм. Яг уу үнцаас гаргагчаас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Авах зарах хүмүүсийн тийм биелжтэйгээ гэлээгээд манайх энэ үнцаасан дээр зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг хийя гэд үүрэг хүлээгээд гэрээ. Биелжийн зүгээс юу гэж дэмжих вэ гэхээр зах зээл үүсгэгчдэр арилжааны шимтгэлийг нь тэглээд өгчнө. Зах зээл үүсгэгч маань тухайн авах зарах аншийнхаа зөрүүнээс ашиг олж байна.
банк жишээлбэл нэг авах сарах 10 төгрөг байвал зөрөө. Тэрнийхээ адилхан тухайн хувьцааны сплэдэн дээрээс нь ашиг олоод ингэ явж байна гэж. Нөгөө талдаа энэ зах зээлд ямар давуу тал бий болох вэ гэхээр арилжааны итвэх сайжраад та нөгөө 10 захиалгын 2 нь биелээд исэн бол магадгүй 4 5 нь биелдэг болохоор манай зах зээлийн маань эргэлт томрно гэсэн үг. За хоёр дахь нь өнөөдрийг хүртэл бид зөвхөн long position буюу хувьцааг хямдхан багт нь аваад үнэтэй багт нь зарж ашиг олдог ийм л боломж байсан. Тэгвэл санхүүгийн зохицуулах хорооноос энэ шорт арилжааны журмыг батлаад манай үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төвдөр үнцаасыг зээлдүүлэх журам батлагдаад тэгээ манай биелж тэр одоо энэ шорт арилжааны арилжааг туршилтаар 2 дугаар хагас багтааж хийх гэж явж байна. Тэгэхээр үнцаас маань үнэтэй багт нь бусдаас зээлж аваад зарчаад хямдалсан хойно буцааж худалдаж аваад нөгөө зээлсэн үнцаасаа төлөх одоо үнцаасны уналтаас ашиг хийх нөгөө шорт позицийн арилжаануудыг хийх боломж бий болгож. Тэр юу гэдэг бүтээгдэхүүн вэ? Шорт арилжаа. Шорт арилжаа. Тий. За ингэснээр зөвхөн нөгөө нэг үнцаасны үн өсөхөд арилжаа хийх боломж байсан бол унахад ч гэсэн бас арилжааны итвэг нэмэгдэх гэхээр бас нөгөө арилжааны маань тоо хэмжээ хөрвөх чадвар маань сайжрах ийм боломжийг бий болгож. За гуравт нь бид иргэдэд хямд өртөг зардлаар хөрөнгө оруулах сонголт хийхэд нь маш хялбар бүтээгдэхүүнүүдийг бий болгоё гэж. Тухайлбал энэ биелжэл арилжаал гэдэг хөрөнгө оруулалтын сан буюу ETF, Exchange Traded Fund гэж ярьдаг тийм. Ялангуяа иргэд энэ хувьцааны сонголтыг хийхэд хаан банкны хувьцаа өнөөдөр өсөх юм уу, буурах юм уу, голомт банкны хувьцаа өнөөдөр одоо ямар хугацаанд хэдийн хэмжээгээр өсөхийн гэдэг ийм дүн шинжилгээ хийх цаг зав техникийн одоо шинжилгээ хийх чадвар маш дутуу байдаг. Тэгэхээр ингээд шууд сонголт хийх нь жоохон төвөгтэй байдаг тийм. Зах зээл дээр ажиллаж байгаа бидэнд хүртэл энэ бол төвөгтэй асуудал. Тэгэхээр олон улс яадаг вэ гэхээр тухайн зах зээлийнхаа ерөнхий одоо өсөлтийг нь дагж идэг индексийн буюу энэ вакцины бүтээгдэхүүнүүдийг гаргасан байдаг тийм. Манай топ 20 индекс гэдэг шиг тийм. Тэгэхээр одоо бүгд найрамдах Солонгос улсын одоо энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн энэ вакцины судлаад үзэхээр 30-аас 40% жишээлбэл Америкийн нэгдсэн улсын ETF-үүдэд хөрөнгө оруулалт байна тийм. Үлдсэн 30-40% нь бол тухайн Солонгосынхаа өөрийн дотоодын зах зээлийн ETF-үүд нь хөрөнгө оруулдаг. За бүр бага хэмжээгээр нэг 20-30% нь болохоор шууд сонголт хийж хувьцаа авдаг байна. Тэгэхээр иргэдэд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хялбар бүтээгдэхүүн хөрөнгө оруулалтын сан ялангуяа ETF-үүд индекс дагсан ETF-үүд байдаг юм байна. Хоёрд энэ хөрөнгө оруулалтын сангууд нь арилжаанд орж гарахад зардал багтай байдаг. Яа тэр ETF индекс дагдаг ETF маань өөрөө пассив буюу итгэхгүй хөрөнгө оруулалтын стратегтэй индексийг нь биелж гаргаад өгч энийгээ дагаад вакцины үйлдвэрлэлээ явж идэг учраас менежментийн зардал багтай. Инхээр арилжааныхын шимтгэл нь бага байд. Хоёр нөгөө нэг одоо сагсан дөнгөө хийхгүй гэдэг шиг юм олон бүтээгдэхүүнд оруулж эрсдлээ бас зөв удирдах. Хоёр янзын болох нь тийм. Нэг нь дотоодын жишээ топ 20-ыг дагсан индекс дээр хөрөнгө оруулалт хийж болно. Нөгөөх нь дараа нь гадаадын жишээ одоо Nasdaq-ийн юм S&P 500 100 гэдэг ингээд одоо энэ Америкийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Америкт бол одоо хөрөнгө оруулалт хийн гэдгийн зүгээр ийм том бидний ойлголттой бол дунд сургуулийн багш цалингийнхаа төдөн хувийг би тэр индексийг авъя гэдээ авчаад байна шүү дээ. Яг үнэ. Тэгээд тэр нь өөрөөсөө яа тэр багшд тэр дотор орж байгаа компани хаашаа өөрчлөж байгаа мэдгчгүй сонирхолж байх уу цагч байхгүй тийм ээ. Тэгэхээр энийг ингээ хийснээр чивэл та топ 20-ыг Монголдо хийгээд гадаадд чивэл одоо юу гэдэг S&P 500-ыг авъя гэхэд энэ дээр чинь нөгөө маркет кап бол нөлөөлөхгүй тийм ээ. Зөвхөн нөгөө liquidity буюу нийт явагдаж байгаа 8 энэ дээр ямар одоо ийм фокастинг буюу хэдэн хувиар харж байна, ямар өсөлт бий болно гэж харж байна. Бид топ 20 индексийг бол сүүлийн 10 хэдэн жил ингээд доктортой дагаж явж байгаа. Манай яг зах зээлийн одоо толин тийм харамсалтай нь хөрвөх чадвар багтай бас топ 20 индекст орж байгаа энэ хувьцаануудын маань бас композициас шалтгаалаад өнөөдрийн хүртэл ETF энэ дээр хөрөнгө оруулалтын сан бий болоогүй байна. За тэгтээ ойрын хугацаанд энэ дээр болно гэдэг хүлээлттэй байна. Топ 20 дээр хөрөнгө оруулалтын сан бий болоогүй өнөөдрийн хүртэл байхгүй. Тэгэхээр бид эхний ээлжинд яг ямар ETF-үүд хөгжүүлж ийм гэхээр одоо BGM гэдэг санхүүгийн зохицол хорооны тусгай шүлэлтэй хөрөнгө оруулалтын менежментийн компанитай хамтраад
NASDAQ дээр байгаа технологийн компаниудыг багцлсан. За тэгээд эдгээр технологийн компаниудын үйл ажиллагаанд нь чухал нөлөө үзүүлэх үзтийг бүтцийн болон түүхийн эдийг нийлүүлдэг энэ компаниудыг багцлсан Future Tech Innovation гэдэг $10 зориулсан технологийн компаниудыг багцлсан ийм индексийг хөрөнгөний бирж өнгөрсөн 7 хоногоос одоо загварчлаад олон нийтэд гаргаад танилцуулаад эхэлсэн байна. Одоо манай биржийн веб хуудас руу индекс гэдэг менюлөө нь оруулах FTI гэдэг энэ шинэ индексийг харж иж болно. Өнгөрсөн 7 хоногоос хойш 6% өсөлт хийсэн байна. Тэгэхээр санхүүгийн зохицуулах орон дээр одоо энэ яг хөрөнгө оруулалтын сангийнхан тусгай зөвшөөрлийнх нь процесс явж байгаа. Энэ оны 2 дугаар хагаст бол зөвшөөрөл нь гараад олон нийтэд нээлттэй санал болгоод эхэлнэ. Ингээм бол Монгол хөрөнгө оруулагчид төгрөгөөрөө $10 суурилсан. Тэгээд дээрсний технологийн одоо сүүлийн үеийн сонирхол татж байгаа хөрөнгө оруулалтын одоо сонголттой болох нэ гэж нэгдвэл. Юу энэ Future Tech Innovation FTI энийг NASDAQ-ийн тэр технологийн компаниудаас юунд тулгуурлаж та нар өөрсдөө сонгосон юм уу? Хиний бүтээгдэхүүн юм? Энийг бид энэ хөрөнгө оруулалтын менежментийн компанитайгаа хамтарч яг энэ одоо тодорхой компани композицийг нь сонгож тэгээд 50% нь бол яг энэ тех суурилсан үндэсааснууд байна. 30 орчим хувь нь бол тэдгээрд ажил үйлчлэгөө явуулдаг чухал дэд бүтцүүдийн хувьцаанууд байна. За 10% нь бол тэдгээрд одоо ханган нийлүүлэлт хийдэг одоо нөгөө нэг чухал ашигт малтмал гэх мэтчлийн тех компаниуд зүйлийн чухал байгаа юм гэх мэтчлийн ингээд композицийг нь бидэд гаргаад ойлгоход монголчуудад бол нийт ойлгомжтой салбарчсан юм байна шүү тийм ээ. Ийшээгээ одоо бид ингээд индексийг нь гаргацсан хөрөнгө оруулалтын сан бий болчихно. Энийг ялгаатай нь брокеринг фийн дээр байхгүй өгсөн авсан дээрээ явах юм байгаа үстэй. Зөрүүн дээрээ. Тийм. Брокерийн борлуулалт хийж байгаа брокеринг компаниуд тодорхой хэмжээний шимтгэл аавна. Гэхдээ тэр нь бол хувьцааны шимтгэлтэй харьцуулахад нэг хувьшин биш. Тийм. Жишгэнд юм баг байдаг. За дээрэс нь бид 2 дугаар хагас төлөвлөсөн нь болохоор манай дотоодын бирждэр бүртгэлтэй компаниуд маань бас ногдол ашиг их тогтмол дараадаг болжээ. Өнгөрсөн 2 жил ер нь 1 их 80 орчим 1 их 80 давсан хэмжээний ногдол ашиг тараажээ. За энэ ногдол ашиг тогтмол дараадаг компаниуд болон за манай дээр байгаа нэлээд өндөр өгөөчтэй нь одоо өрийн хэрэгслүүд байгаа шүү дээ, бондууд, корпорацийн бондууд 18-аас 20%. Эдгээрийг багцлсан бас нэг индекс бидэд хийж байгаа. Тэгээд энэ индекс дээрээс уйлсан хөрөнгө оруулалтын санг бас бидэд бий болгож байна. Нэр нь гарцсан уу? За нэр нь бол удахгүй гарна 2 дугаар хагастай гаргана. За энэний давуу тал нь юу юм бэ гэхээр сүүлийн үед бол энэ бондын зах зээл нэлээд идэвхтэй байна. Яа тэгэхээр одоо энэ инфляцийнхаа төвшнийг дагаад манай бодлогын хөө нэлээд өндөр 12% гэдэг алдсан өндөр. Тэгэхээр суурь хүү өндөр байхаар цаашаагийн тогтмол орлогын бүтээгдэхүүнүүдийн өгөөж нэлээд өндөр болчт юм байна. Тэгээ хадгаламжийн өгөөж одоо нэг 15-16% тай байна. Бонд 20% бонд 20% болж энэ корпорацийнх тий. За тэгэхээр энэ лүү бол хөрөнгө оруулах сонирхол байна. Гэтэл бондын хөрөнгө оруулалт голдуу арилжааны банкуд мэргэжлийн хөрөнгө оруулагчид илүү ороод иргэдэд бол хүртээмж багтай байна. Тийм шүүмжлэл байдаг. Тэгэхээр энийг нь багцлаад ETF болгоод хөрөнгө оруулалтын одоо ийм шинэ бүтээгдэхүүн гаргах юм бол тийм иргэд ороход их тохиромжтой хөрвөх чадвар сайтай болчихно. Цаашаа яг аль компанийн бонд, аль банкных нь бонд тий аль одоо орон нутгийн бонд нь өгөөжтэй эрсдэлтэй гэдгийг нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани удирдах багц бүрдүүлээд өгчвөл тухайн иргэний одоо жинс эрсдэл нь багасчихна гэсэн. За тэгэхээр гэх мэтлэн иргэдэд ойлгомжтой шийдвэр гаргахад дөхөм хямд төсөл зардлаар хөрөнгө оруулах боломжтой энэ шинэ бүтээгдэхүүнүүдийг бид нар нэвтрүүлье гэж. Энэ нь эргээд манай биржийн одоо хөрвөх чадварт нь эргээд нөлөөлнө гэж. За та 4 шинэ бүтээгдэхүүн ярьлаа өөр. Тэр тайлагнал засаглалын стандартыг шинжилье гэж би түрүүнд болцсон. За тэрнээс өмнө шүү дээ. Энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн саяын энэ 4-5 арга хэмжээнд чинь Монгол улсын хөрөнгөний зах зээлийн өнөөдрийн түүхэн дээр боломжтой бүтээгдэхүүнийг та ярьж шít. Энэ одоо урдах бүх суурлаа тийм ээ. Энэ дээр ямар ихтгэл найдвар хүлээлт байна гэхээр таны 4 бүтээгдэхүүнгээ орох юм бол нөгөө банкны зах зээл мөнгө хадгалахын оронд ийшээгээ шилжүүлэх урсгал нэмэгдэнэ гэж ойлгол банкуд нөгөө хүүгээ буурахаас шаарга байхгүй. Ягаад гэвэл борлуулалттай тийм ээ. Тэгээ уг нь яг нөгөө
зах зээлийн шилжилт явагдаж байна гэдэг маань энийг л хэлээд байгаа юм л да. Тэгээд энэ тал руугаа бид ингэх юм бол банк өөрөө ирэхгүй хүүгээ бууруулах юм а. Ягаад гэвэл тэнд илүү санал болгож байна гэдэг утгаараа тий. За тэгээд энэ бүхнийг хийх өөр нэг бас энийг хурцсах, хөрөнгөний биржийн өөрийнх нь ликвидитийг уртсгах тэр зүйл бол энэ тайлагнах асуудлууд. Тэгээ энэ ил тод байх, ойлгомжтой байх, үнэн байх, цагтаа байх тийм үү. Тэгээ тэр гүйцэтгэх захирал нь ер нь баруунд бол гүйцэтгэх захирал нь буруу хөлнөөсөө босцлоо тэгээд өдөр нь хариуцлагын асуудал тий нөлөөлж шээ тийм ээ. Энэ утгаараа за тайлан дээр юу хийнэ гинэ. За та түрүүн бас нэг үнцэг хэлж байна. Энэ банкны салбартаа яаж уйлдах, өрсөлдөх, орлуулах юм боломж байгаа юм бэ гэдэг. Өнөөдөр манад яг тогтмол арилжаа хийж байгаа маш жижиг хүрээллийн одоо оролцогчд байдаг юм байна. Бид ингээд судалгаа хийгээд үзэхэд нэг улирлаас хамраад 30-аас 50 мянган иргэд аж ахуйн нэгжүүд арилжаанд тогтмол оролцож байна тийм. За аж ахуйн нэгжүүдэд оролцуулах юм бол зарим нэг одоо улирлуудад 100 мянга ч хүртэл үлдэх юм байна. Гэхдээ нийт одоо үнд цаасны танстай 3 сая иргэний юутай харьцуулахад алдсангүй баг. Тэгээ эдгээр хүмүүс маань хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулахдаа хуримтлал, урт хугацааны хуримтлал, урт хугацааны хөрөнгө баялаг бий болгох гэхээс илүүтэйгээр богино хугацаанд хэрхэн өгөөж хүртээд гарах вэ гэдэг ийм одоо зорилготой арилжаанд орд юм байна. Тэгээ энэ яаж харагдаж байна гэхээр 3-4 сард арилжааны нийтвэр нэлээд нэмэгддэг. Компаниудын нөгөө ногдол ашигын заал санхүүгийн тайлангийн мэдээлэл гарахаас өмнө тэгж жаад 5-6 сараас илгээд унцдаг. Яа гэвэл аль хэдийн нөгөө ногдол ашиг аваад одоо зарж арилжаанаасаа гарах те. Гэтэл бидний зорилго юу вэ гэхээр ер нь энэ хөрөнгөний зах зээл, энэ хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг маань урт хугацаанд өгдөг ийм хуримтлалын бүтээгдэхүүн шүү гэдэг энэ соёлыг л тогтоох хэрэгтэй. Тэр нь илүү ашигтай шүү гэдэг тийм. Тэгэхээр ялангуяа энэ вакцины бүтээгдэхүүнүүд ETF-үүд гараад ирэхээр яадаг вэ? Иргэн хөрөнгө оруулагч одоо энэ өсчих болов буулчих болов гэж толгой өвдөх юмгүй. Эдийн засаг ерөнхийдөө ингээд 7-аас 10% өсч л байгаа. Энэ эдийн засагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, амжилттай явж байгаа аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани маань сонгоод багцлаад ингээ явахаар ер нь 10-20 жилийн дотор бол өсөлт хийх нь тодорхой. Инфляцаа давж ашигтай ажиллах нь тодорхой гэдэг дээр л итгэж урт хугацааны хөрөнгөлийг тогтмол оруулах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр нөгөө хүүхдийн 100 мянган төгрөгч гэдэг шиг цалингаасаа нэг 20% гэдэг юм ингээд тогтмол хөрөнгөлийн бүтээгдэхүүн гэж явуулж. Ингээд ийм соёл маань тогтоод жигдрээд энэ бүтээгдэхүүнүүд маань хүмүүст ойлгомжтой болоод ирэхээр иргэд хадгаламжийн бүтээгдэхүүнүүдээс илүү үнцаасны зах зээлийг хөрөнгөлөөр оруулна. За үнцаасны зах зээл дээр илүү хөрөнгө мөнгө цуглараад төвлөрөөд эхлэхээр энэ зах зээлээс хөрөнгө босгох сонирхолтой аж ахуйн нэгжүүд бий болно. Инхээр одоо банкнаас хүүтэй зээл авах уу, үнцаасны зах зээл дээрээс хөрөнгө босгох уу гэдэг сонголт бий болохоор эргээд таны ярьж байгаа нөгөө банкны хүү шимтгэл буурахгүй гэдэг ийм асуудал яригдж байна тийм. Тэгээ сая одоо өнгөрсөн 7 хоногс юу болж байна гэхээр Эрдэнэс Монгол гэдэг одоо Монгол улсын уул уурхайн нийт одоо хөрөнгөний дийлэнхийг эзэмшиж байгаа том компаниг байгалийн баялагын сан болголоо шүү дээ тийм ээ. Үндэсний хөрөнгөний сан Чингис хаан корпорац гэж бий болголоо. Тэгэхээр энийг хөрөнгөний биржтэй холбосон шинэ ямар механизм, ямар боломж байна. Яг гэвэл тэнд дотор ч нөгөө иргэдийн 1072 нь байгаа. Дараа нь 5 өдрийн яриад байгаа хөрөнгөний бирж байна. Тэгээ бүх хүмүүсийн сонирхол орсон учраас бүх хүмүүсийн боловсрол нөлөө болох тийм алхам болно гэж хараад таньдаас би асууж байгаа. Та яаж харж байна? Анх 91 онд хөрөнгөний биржийг үүсгэн байгуулахад бол энэ өмч хувьчлалыг олон нийтэд нээлттэй ил тодор хамгийн одоо классик энэ загвараар нь хувьчлаа гэдэг энэ шийдвэрийг одоо тухайн үеийн одоо төр засгийн удирдлагууд гаргаад ингээ явж ирсэн. Мэдээж алдаа дутагдaltaй зүйлүүд тухайн үед бол байсан. Гэхдээ онс нь илүү гэж би яадаг. За үүнээс хойш бол одоо энэ төлөв өмчийг хувьчлах хэд хэдэн чиглэлүүд гарсан. Хамгийн сүүлийнх нь одоо 22 онд үндсэн чиглэлийг төрийн өмчийн компаниудын хувьчлах үндсэн чиглэл гаргаад үүний үр дүнд нь төрийн банк манай Монголын хөрөнгөний бирж бас олон нийтэд нээлттэй компани болсон байгаа тийм. Тэгээд хөрөнгөний биржийн хувьд ингээл ярихад 22 онд
IPO хийхэд нэг хувьцааны үнэлгээ маань 100 төгрөг байсан бол өнөөдөр 320 төгрөг. Тухайн үед хөрөнгө оруулсан хүмүүсийн хөрөнгө маань 3 дахин өссөн тогтмол ногдлаа шиг тарааж байна. 11500 одоо хувьцаа эзэмшигчтэй хүндээ олон улсын одоо стандартын дагуу тайлагналаа явуулаад хувьцаа эзэмшигчдийнхаа урлыг тогтмол хийгээд ингээд явж байгаа их зөв жишээ байна. Нээлттэй компани болсон байна тийм. Тэгэхээр өнгөрсөн намрын их хурлын чуулганаар энэ төрийн өмчийг олон нийтэд нээлттэй ил дод санал болгох үндсэн чиглэлийн төсөл хэлэлцэх асуудал дэмжигдсэн. Энд дээр төрийн өмчийн 18 компани тухай яригдсан байгаа тийм. За Эрдэнэс давталгай компани байна, Эрдэнэт дуулын байжуулах Эрдэнэт үйлдвэр, Монголын одоо МЯАТ иргэний агарын төвлөгч компани маань байна. За дэд үтцээ нэлээдэн компаниуд байна. За төрийн банкны хувьцааг нэмж худалдаа, за хөрөнгөний бэлжийн хувьцааг бас нэмж худалдаа гэдэг үндсэн чиглэл бол гарсан. Одоо хэлцэгтэр хүлээгдэж байгаа гэж ойлгож байна. Ер нь бэлжил за нийт энэ 18 компани дээр бол нэг 3 орчим их 80 төгрөгийн өрөнгө татан төлөвлөх ийм нэг урьдчилсан тооцоо байгаа. Мэдээж IPO хийх чаг компаниуд бол яг одоо журмынхаа дагуу үнэлгээнийхээ компани, андеррайтинг компани үнэлгээгээ илүүлээд аудит болон хуулийн дүгнэлтээ гаргуулад энэ зохих процесс нь бол явна. Гэхдээ зөвхөн урьдчилсан тооцоо бол нэг 3 орчим их 80 төгрөгийг 26-аас 28 онд үе шаттайгаар одоо татан төлөвлөх гэдэг ийм тооцоол байгаа. Тэгээд энэ дээр бол хөрөнгөний бэлжийн нэлээд манлайлж оролцож ажиллах юм үйлдэлттэй байгаа. Мэргэжлийн талаас нь бас андеррайтинг компаниудтайгаа хамтарч энэ төрийн өмчийн компани хэд хүртэлх хувийг хөвчлөх юм бэ? Тухайн компани болгонд янз янзын саналууд гарсан. Тухайлбал одоо манай Монголын хөрөнгөний бэлждэл одоо бол 34% нь олон нийтэд нээлттэй 11500 хувьцаа эзэмшигч эзэмсэлж байдаг. Үүнээс нэмээд 49 хүртэлх хувь үргэхийн 15% зарна тийм. Тийм олон нийтэд санал болгоно гэдэг ийм санал явж байгаа. За хилцүүлгийн үеэр бол өшөө нэмээ нэг 64% нь олон нийтэд 66% нь олон нийтэд 34% нь одоо улсад байхад ч болохгүй юм байхгүй гэдэг бас зарим гишүүд бас санал хөрөнгөний биржээр ингээд жишээлбэл таны дээр одоо 15% ингээд зарлаа шээ тийм. Тэр орлого төрд очих юм уу? Хэдэн хувийг компанид үлдэх. Энэ дээр төлөвлөгөөнүүд нь янз янз байсан. Зарим нь бол одоо төл өөрийнхөө эзэмшлийн хувьцааг зараад одоо хувь эзэмшлээ багасгах тэгээд тухайн одоо орлогын төсөв төлөх юм. Зарим нь бол нэмэлт хувьцаа гаргах замаар олон нийтээс санхүүжилт татаад ирэнгүүрээ одоо тухайн аж ахуй нэгжтэй хэрэгцээ шаардлагатай байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм уу. Тэгээд энэ 18 компани тухай бүр дээр нь төлөвлөгөө боловсруулагдах. Жишээл тухайн компаниг одоо ингээд аль нэг хувьцааг зарсан мөнгөний төдөн хувийн компанид төдөн хувийн одоо сангийн яам руу явуулна гэсэн тийм нэгдсэн журам байхгүй. Тэгээд тэр нь бол очил дутагдaltaа л да. Тухайн компани болгон янз янзын хөгжлийнхөө үе шатанд явж байгаа, янз янзын нэмэлт хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагатай байгаа. Тэгвэл нэг зөв юм юу вэ гэхээр ямар ч гэсэн одоо төр энэ эзэмшлээ олон нийтэд нээлттэй санал болгох нь нэгд баялагын хуваарлтынхаа хувьд, хоёрд нээлттэй ил тод зохион байгуулахын хувьд бол энэ хөрөнгөний зах зээлээр дамжуулах нь зүйтэй юм байна гэдгийг хэлж. За энэ манай Монголын хөрөнгөний бирж байх уу, Лондонгийн хөрөнгөний бирж байх уу, Хонконгийн хөрөнгөний бирж байх уу гэдэг нь бол тухайн шийдэгдээд явах. За өөр нэг томоохон хөрөнгөний биржтэй энэ хөрөнгөний зах зээл дээр томоохон нэмэр хандин болох болов гэсэн нэг хүлээлт болбод арилжааны банкуудыг одоо нэг хүн 20%-аас илүү эзэмшихгүй гэдэг нэг хууль гараад энэ болохгүй байна гэж хойшлуулаад хинийхэн ч лобби ордгийн одоо болтол ямар ч гэсэн ингэ хойшлуулаад яваад байгаа. Одоо тэр нь одоо энэ 12 сарын 31-нд дуусна. Тэрнээс өмнө арилжааны банкныхаа хуулинд өөрчлөлт оруулаад одоо яад нэг тэр 20 гэдгийг засах юм уу эсвэл нэг юм болох гээд байгаа. За ямар ч л хэлсэн арилжааны банкуд одоо нэг хүний гарт хит их төвлөрч байгаа учраас тэр хяналт нь бага. Тэр хүн янз бүрийн өөрөө компани байгуулад хольж утгаад янз бүрийн яваад байгаа. Тэгэхээр энийг бууруулахын процесс та яаж харж байна? Нэгдүгээр, хоёрдугаар өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудын 5-10% гаргачаад олон нийтийн болчлоо гэдэг ингээд иргэдийн хуураад ирсэн. Одоо тэгж одоо дахиад ийм тоглоом гаргахгүй байх гэж найдаж байгаа. Миний бодоор үнэхээр олон нийтийн болсон бол олон нийт
тодорхой удирдлагад нь орохоор наад зах нь 34 эсвэл 45% эзэн шүүр байгаа байхгүй юу? Энэтэй холбоотой таны үзэл бодол. Ер нь маа одоо төрөөс хэрэгжүүлж байгаа хэд хэдэн одоо хөрөнгө оруулалтын зах зээлийн үйл ажиллагааг дэмжсэн хэд хэдэн бодлогын шийдвэрүүд гарсны одоо нэг олзорох хуультай энэ арилжааны банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт тий. За системийн нөлөө өгөх бүх банкуд за бусад одоо банкуд ч гэсэн маа тэр хувьцаат компани болсон. Ингэснээр манай 4-5 их найдын зах зээлийн үнэлгээ маань өнөөдөр хэдий тэр банкуудын 5-10% нь гарсан ч гэсэн 14-5 их найд төгрөгт хүрээд арилжааны идэвх нэлээд нэмэгдсэн. За цаашдаа яг нөгөө нэг банкны хуулийн нэмэлт өөрчлөлтийн өрөөнд 20% хүртэлгээ ингээд олон нийтэд санал болгоод гаргаад нэмэлт хувьцаа гаргаа явах юм бол зах зээлд төдий чинээгээр одоо эерэг нөлөө үзүүлнэ. Харьцангуй манай арилжааны банкуудын засаглал, ил тод байдал, за тэгээд нөгөө нэг нийтэд мэдээлэх одоо үүргийг хэрэгжүүлж байгаа байдал нь бол их сайн. Одоо манай дээр чинь нийт зах зээлийн маань бараг 30-40% нь банк санхүүгийн байгууллагуудын үнэлгээ байдаг. За нэг 20% нь уурхай үйлдвэрлэлийн салбар гэх мэтлэн байдаг. Тэгэхээр манай Монголын хөрөнгийн биелжийн хувьд бол илүү одоо банк санхүүгийн байгууллагын одоо төвтэй давмгаалсан ийм үндэслэл байгаад байгаа тийм. Зөвхөн хувьцаа гаргахаас гадна ихэнх банк санхүүгийн байгууллагууд манаас юу тогтмол орлогын өрийн бичгүүд гаргаж байна. Хаан банкны хувьд тухайлбал одоо ногоон бонд, гендер бонд гэдэг бас энэ зах зээл дээр шинэ содон бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Тэгээ энэ дайлгын хувьд бол бас жишг болж байгаа. 475 хувьцаат компани байснаас энэ чинь бас он цагийн шалгуураар зарим нь одоо юу гэдгийг бизнес нь амжилтгүй болоод таагдсан. Зарим нь одоо энэ хувьцаат компани байх шалгуураа хангаж чадахгүйгээр ингээ хасагдсаар гад ингээ 162 компани болж шүү дээ. Тэгээ энэ 162 компани дээр ч гэсэн ер нь тодорхой хэмжээнд өнөөдөр ч гэсэн ер нь яг энэ олон нийтийн компани байх уугүй юу гэдэг дээр эргэлзээтэй аж ахуйн нэгжүүд байдаг. Энэ дээр нь бас манай энэ одоо юу гэдгийг тайлгнал харьцангуй сайн явдаг энэ банк санхүүгийн салбарын компаниуд орж ирсэнээр бас жишээ бусдтай бас их өлөөлөл болж байна л гэж харж байна. За юу янз бүрийн компани байгаа тийм 20-30% нь банк санхүүгийн байгууллага байна гэж. Тэгээд одоо энэ олон нийтийн гэдэг статусынхаа дагуу өөрийнх нь тайлангаа гаргаад ингээд иргэдэд итгэл өгж байгаа энэ компаниудын хувьцааг өсгөж барих тийм тэрэн дээр нь одоо шаардлага тавих юу гэдэг өөрийнхөө механизмаар төр ажиллах юм боломжууд бас байгаа гэж харж байгаа. Тэгээд жишээлбэл одоо Тэнгэр ТV энэ ч одоо яг жинхэнэ олон нийтийн компани байхгүй юу? Хувьцаа нь таны дээр байгаа гэх мэтэр тийм. Тэгээд жишээлбэл одоо үндсний телевизийнхийг бас тийм байлгаж болох байхгүй юу? Жишээ. Хийх ажил зөндөө их байна. Хамгийн сүүлийн асуулт. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, дотоодын бүх операц нь яг Лондонгийн хөрөнгийн бирж шиг болцсон тийм ээ. Тэдний тоног хөрөнгө механизм дээр ноу-хау бүгдээрээ цугаарч ирээд яг одоо танай ажиллаж байгаа хэлбэр Лондонгийн хөрөнгийн бирж яг адилхан болсон гэж хөрөнгө оруулалт хийсэн оролцсон шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржтэй яг одоо энэ ажлаа цаашаа үргэлжлүүлэхэд технологийн хувьд юм уу, техникийн хувьд, боловсон хүчний хувьд сорилтууд байна уу? Яг одоо Лондонгийн хөрөнгийн биржийн төвшөнд ажиллаж байгаа гэж бол хэлж чадахгүй. За бид 2011 онд бол Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээлцэл байгуулад Millennium IT гэдэг яг Лондонгийн хөрөнгийн биржийн өөрсдийнх нь одоо ашигладаг, ажилуулдаг энэ арилжааны системийг бол худалдаж авч ажиллуулсан. За мэдээж одоо юу гэдгийг төсөв мөнгө үлдсээгүй байдлаас болоод энэ програм хангамжаа бол шинжилж чадаагүй өнөөдрийг хүрсэн. За бид бол Лондонгийн хөрөнгийн биржтэй бол нэлээд идэвхтэй хэлцээрүүдийг хийгээд энэ програм хангамжаа өнөөдрийн түвшинд нь шинжлэх ажлыг бол одоо эхлүүлээд явж байна. 26 оны 4-р хувьлалаас энэ арилжаа болон хяналтын системээ шинжилээд 27 оны дундаас бол энэ төлөвлөсөн хадгаламжийн төвийн системээ шинжилгээр ингээд хүлээлттэй ажиллаж байгаа. За энэ маань ингээд шинжлэхтэйгээр тухайлбал одоо үндэслэлтнүүдийн төлөвлөлтүүд нэмэгдэнэ. Шорт арилжаануудаа хийж эхэлнэ. Бусад одоо үүсмэл үндэслэлтнүүдийг арилжиж эхэлнэ гэх мэтчлэн ингээд олон улсын зах зээл дээр эдийн нэвтэрчгсэн бүтээгдэхүүнүүдийг бид өнөөдөр хүртэл одоо нэвтрүүлж амжаагүй явж байгаа учраас энэ зах зээл дээр бол
хийх ажлууд их байна. Нөгөө талдаа макро талдаа одоо юу гэдэг томоохон хөрөнгө оруулалтын сангууд, хоримтлууд бий болж байна. За тэтгэврийн одоо нэмэлт тэтгэврийн хууль бас батлагдж байна. Энэ маань өөрөө бай талын буюу худалдан авагч институционал мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгосноор авах талынх нь одоо эрэлт бэхжээд эхэлнэ. За үүн дээр нь шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргаад ингээд нийлүүлэлт талынхаа бүтээгдэхүүнүүдийн төлөвлөжүүлээд ингээд явах юм бол энэ зах зээл бол одоо хөгжин тодорхой тийм. Их ажил зөндөө байгаа. Зөндөө байна. Тэгээд эхнээс нь бид яг уу ингээд юу гэдэг ингээд бодлогын төвшөнд бизнесийн орчинд, татврын орчин гэдэг ярил маш их асуудал байдаг. Хүн болгон л ярьж байгаа. Хугацаа орно зүв рүүгээ явж байгаа гэдэгт итгэж байгаа. Гэхдээ институцийн түвшинд бид нар өөрсдийнхөө чадах түвшинд хийх ёстой юмнуудаа цагаалталгүй өнөө маргааш ихгүй хийгээл явах ёстой. Тэгээд энэ дээр л одоо хөрөнгөний биржийн зүгээс, удирдлагын зүгээс бол төвлөрж ажиллаж байна. Тэгэхээр Монгол улсын хөгжлийг бид одоо гадаадын хөрөнгө оруулалт, шууд хөрөнгө оруулалт, шууд бус хөрөнгө оруулалт төсөөлөх боломжгүй. Дотроо бага мөнгөтэй. Тэгэхээр шууд бус хөрөнгө оруулалтын хамгийн том одоо индикатор бол та нар ковидын өмнө бүх хөрөнгө оруулагч нарын 30% гадаадынх байсан. Сүүлд нь 3% болсон ба шүү дараа нь. Тэгэхээр энийг яаж өсгөж байгаа вэ гэдгээр танай үйл ажиллагаа ер нь харагдах юм байна л да. Яагаад гэвэл эн чинь бид нар далайд гарцгүй гэдэг шиг дэлхийн санхүүд бол гарцтай шүү дээ. Энэ тогтцсон энэ ажиллаж байгаа механизм чинь ингээд шууд бус хөрөнгө оруулалт их орж ирэх тусам бидний нөгөө liquidity хөрөнгө чадвар нэмэгдэнэ гэж. За энэ талаар их сонин ажил хийж байгаа юм байна. Тэгээ одоо цаг хугацаа дуусчлаа. Тэгэхээр түрүүний ярьсан ялангуяа тэр дөрвөн том бүтээгдэхүүн ингээд орохтол бас нэлээд нүүрсээр өөр болох юм байна. Тэгээд энэ ажлыг та бүхэн санаачлаад хийгээ явуулж байгаад баяр хүргэе. Үнэхээр баярлж байна. Ийм юм хийгдэж байгаа. Тэгээ энэгүүгээрч ер нь л явахгүй дээ. Тэгээ өөрийнхөө шүүсэнд чанагдана гэдгийг л болохгүй байгаа. Ийм чухал ажлыг хариуцж байгаа. Одоо ажиллаа ихтэй даваа явж байгаа хүн танд одоо танай хамт бол бас талархаж байна. Баярлалаа. Үрж явуулсан суусан баярлалаа. За хүн төзөгчтэй өнөөдөр бид Монголын хөрөнгөний биржийн тухай, хөрөнгөний зах зээлийн тухай ярьлаа. Үнэн хэрэгтэй бол энэ банкны энэ айхтар өндөр хөв бууруулах хамгийн хүчтэй зэвсэг бол энд байна. Тэгээ энийг одоо юу хийж вэ? Яаж вэ? Яах гэж вэ? Тэгээ энэ тухай юм мэрэгжлийн хүний хувьд одоо мөн энэ хөрөнгөний зах зээлийг өнөөдөр хариуцж байгаа хүний хувьд одоо даваа цэрэнгийн мөнх хоттой ярьж та бүхэнд энэ мэдээллийг хүргэлээ.